Эрдэнэ төгс сайенс шоу хамтдаа шинжилгээ туршилтаар нотолцгоё. Өнөөдөр бид энэний талаар үзнэ. Тэмээ нүд буюу линз. Бидний нүд нь бүхнийг уруу харуулдаг. Гэхдээ тархинд очих замдаа бүгдээрээ буцаж уруу хараад зөв хэлбэртэй орчихдог. Өнөөдөр харин одоо бид тэрийг туршуулна. За бидэнд дэсав тэгш шингүү зураг хэрэгүүлнэ. Харин одоо энийгээс самныхаа ойлголтыг уруу харж харагдахгүй үед харин одоо усыг үзье. За нөгөө тийш гарчиж байгаа үстэй. За харин одоо өөр зураг тавиад үзье. Миний зураг энэ хүний нугалсан гар нь ийшээ харсан байна. Энэ хүн элбчний малгай нь ийшээ харсан байна. Энэ сумч мөдөл ийшээ харсан. Харин одоо сольж танаа. Юу ийшээ харсан байсан юмнууд ийшээ харчлаа. Тэгвэл би ойлголоо. Бидний жоохон 3-4 настай хүүхдүүд маань гутлаа яагаад буруу харуулж өмсдөг вэ гэхээр тархи руу очих замдаа гүйцэд зөв харж чаддгүй юм биш үү дээ. Ойлголоо. Тэгвэл би ч гэсэн буруу арах юм бэ. За. Би уруу харчлаа. Тэгвэл манай дүү маань намайг буруу харуулж хардаг гэсэн үг. Тэгвэл би дүүгээ буруу харж цадуулах хэрэгтэй болох нь дээ. Зас энэ гол асуудал биш дээ. Харин энэний гол жишээ бол томруулдаг шил. Юмсыг томруулдаг юм л дээ. Гэхдээ зайг нь зөв байлгах чадвал юмсыг бас уруу харуулдаг. Тэгэхээр томруулдаг шил маань томруулдаг, уруу харуулдаг гайхалтай хоёр зүйлтэй гэж үзье. За яа. Өнөөдөр бидний судалсан линз болох үдний болон юмсыг уруу харуулдаг юм байна. Харин тархинд очих замдаа буцаад хөрвүүлэгдээд зөв харддаг юм байна. Эрдэнэ төгс сайенс шоу. Би хөтлөгч, сурагч Давааням. Дараа улам сонирхолтой туршилтаар уулзцгаая.